Сайн байцгаана уу? Өөрийн үнэтэй цагаа надад зориулж миний бичлэгтэй хамт байгаа танд маш их баярлалаа. За өнөөдрийн бичлэгээрээ би та бүхэндээ хэрхэн өөрийгөө сэтэлжүүлэх вэ? Буюу хэрхэн өөрийгөө одоо эрч хүчтэй байлгах вэ гэсэн сэдвээр өөрийн санал бодлоо хуваалцгаа шийдлээ. За нэгдүгüүрт нь болохоор хинч таныг сэтэлжүүлнэ гэж найдаж хүлээх хэрэггүй. Ихэнх хүмүүс маань одоо гэр бүлийнхэн маань дэмжихээр ч юм уу найзуудтайгаа нийлэхээр аль эсвэл одоо хайртай хүн маань надад итгэл хүлээлгэсэн цагт би одоо энийг эхлэнэ ч гэдэг юм уу би одоо чаднаа гэж одоо тийм одоо зүйлээр одоо өөрийгөө хурдаг бол хизээш тэгсний хэрэггүй. Яг одоо та ямар нэгэн зүйлийг хийх гэж байгаа бол шууд өөрийгөө л сэтэлжүүлэх хэрэгтэй. Түүнээс хинч таныг сэтэлжүүлэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй нэгдүгээрт. За хоёрдугаарт нь өдрөө төлөвлөх. За өдрөө төлөвлөхийн тулд та одоо заавал нухацтай бодоол суугаал ингээл төлөвлөх заавал алгагүй. Өдрийн одоо хамгийн эрч хүчтэй байдаг үедээ буюу өглөө ч юм уу те яг өөрийнхөө төлөвлөдөг дэвтэр дээр бичих альсвал зүгээр л нэг цаасан дээр өнөөдрийнхөө хийх зүйлүүдийг жагсаан бичих хэрэгтэй. Хамгийн гол нь жагсааж бичихтэй бас анхаарах дараагийн нэг зүйл нь юу гэхээр зүгээр л өдрийнхөө ажил одоо заавал хийгддэг зүйлээ биш. Заавал нэг шин зүйлийг одоо турших ч юм уу шин зүйлийг төлөвлөгөөндөө багтааж хэрэгтэй. Тэгэхдээ тэрийг хамгийн сүүлд нь энэ бүх ажлуудаа би ингэж хийчихэд дараа нь яг энийгээ үзнэ гэсэн тийм хүний сэтгэлийг хөдөлгөхөөр зүйлийг төлөвлөгөөндөө багтаах хэрэгтэй. Гурлах зөвлөгөө маань юу вэ гэхээр шууд эхлэх. Хүн аливаа зүйлийг хийхдээ одоо өөрийгөө бэлтжээд, орчноо бэлдээд, нөхцөл байдал бүртгэхэр гэдэг бол хизээч одоо ингээд аливаа зүйлийг хойш татчихийдэг. Тийм учраас шууд эхлэх хэрэгтэй. Шууд эхлэнэ гэдэг маань юу гэсэн үг гэхээр өдрийн турш төлөвлөсөн ажил маань магадгүй 10 ажил, 5 ажил гэж болно. Эндээсээ та нэгдүгээрт нь одоо миний одоо нэг баримт хэрэгжүүлж байгаа зүйл маань юу вэ гэхээр унших болон угаах, бичих бүжиглэгч гэдэг юм уу хоол хийх бясалгагч гэдэг юм уу ингээд аливаа асуудлуудаа ингээд ангилчих юм бол яг ингээд биеийн хүчний дээр угаах ажлаа ингэж хийх одоо биедээ маш гоо сэргэлт авч одоо ингэ хөдөлгөөн хийж агаад хэсэг хугацаанд жоохон тайван суугаад ном унших ч юм уу те иймэрхүү байдлаар хийх юм бол та ингэ ядарч цуцахгүй эсвэл ингээд өдөржингөө ингээд уншаад компьютер дээр юм судлах юмаа ингэ хийгээд ах юм бол магадгүй ингээд нойрч үүрэх нозоорох ч юм уу тийм байдал үүснэ. Аль эсвэл ингээд өдөржин угааж ичаал цэвэрлэх юм бол ингээд сүлдаад ядраад ингээд айгүй бол ингээл ядарсандаа ингээ сөрөг бодол орж ирдэг ч юм уу те. Тэгвэл тэгхгүйгээр эдгээр ажлуудаа гоё хуваарлаад ингээд сөөлжлүүлээд ингээд хуваарлаад хийх юм бол бүтээмж бас өндөр өдрийн одоо 24 цаг маань арай их юм шиг санагддаг юм мэдрэмж төрдөг байгаа. За дөрөвт нь болохоор мэдээж талархах сэтгэл. За талархах сэтгэл маань бас юутай холбоотой вэ гэхээр одоо хүмүүс болохоор ингэж эргэн тойрны зүйлээ ингэ талархаа те хань ижилтэй байгаа үр хөвгттэй байгаа талархлаач гэдэг юм уу те одоо ажил төрөл ингэ байгаа зүйлээ талархаас гадна хамгийн нэгдүгээр талархах зүйл маань өөртөө л талархах. Би ингэж байгаа нь одоо өнөөдрийг бүтээхэд одоо маш их хувь нэмрийг өгж байна. Тийм учраас өөртөө маш их талархаад одоо өөрийгөө ингэж сайхан тэврэх хэрэгтэй, өөрийгөө хайрлах хэрэгтэй. Би өөртөө чадчихлаа шүү, саяныхаа минь хийгээд болчлаа шүү, зорьсон юм хийчлээ шүү гэж өөрийгөө байнга өөртөө талархаж явах хэрэгтэй. Ингэх юм бол та бас маш гоё эрч хүчтэй сэтгэлтэй байна. За тавтах нь болохоор зөвхөн сонирхолтой ч юм уу одоо миний одоо хэрэгжүүлдэг зүйлээ нэг маань болохоор массаж, йог, за тэгэл бүжиглэх, дуулах гэх юм ийм зүйлүүд байгаа. Би бол тийм бүжигч дуулдаг авьяастай хүн бол биш. Гэхдээ одоо ингээд өөрийгөө одоо 24 цагийнхаа 10 минутанд дуулах ч юм уу те 10 минут ингээл өөрхөн өссөн хөдөлгөөнийгээ бүжгэлдэг ч юм уу аль эсвэл ингээд нэлээд жоохон ядарч байгаа үедээ ингээд толгоондоо сайхан массаж хийж өгдөг аль орой унтахынхаа нойр савргүй хөлөндөө тос түрхээд массаж хийдэг ч юм уу те энэ бол зөвхөн өөрөөсөө ч таалагдсан. Түүнээс хин нэгнээр заавал массаж хийлгэснээрээ хин нэгнээр одоо би одоо маникюр турснараа ч юм уу тэндээс кафехаас л өөрийгөө бас ингээд тордож бас болох нэ. Ийм санаа байгаа. За тэгээд 6-т нь болохоор төгс зүйлийг хизээж битгий хүлээ. Өнөөдрийг бүтээ. За энд юу гэсэн үг вэ гэхээр одоо бид нар ингээд за одоо төгс зүйлийг одоо би энийг ингээд алдаатай ажиллаа. Өнөөдөр би ингээд төлөвлөө те айгүй ирч хүчтэй ингээд эхлээд хийсэн боловч яг ингээд төлөвлөсний дагуу болсонгүй гэж бодох хэрэггүй. Төлөвлөсөн төлөвлөгөөний чинь 80% нь биелсэн байх юм бол та маш сайн байна, хангалттай. Тэгэхээр өөрийгөө шагнаж олно. Тэгэхээр ингээд альва нэгэн төлөвлөсөн зүйл маань зөвхөн танаас бусдаас шумшилгаалаад бүтлгүүдэхэд заавал тэрэнд
одоо шантарч гуниглах хэрэггүй. За баярлалаа. Миний бичлэг таалагдсан бол subscribe хийгээрэй, лайк дараарай, share хийгээрэй. Тэгээд бусдаагаа бас хуваалцаарай. Мөн танд гоё шинэлэг санаа байгаа бол комент хэсэгт бичээрэй. Би заавал хариулт өгөх болно. Маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.